Яасан захирлаа? Манай сургууль одоо нэг 5-600-аад хүүхэд сурдаг. Тэр болгоныг одоо би нэрээр нь дуудаад явж чаддгүй юм да. Аха. Чамааг болохоор одоо манай сургуулийн багш ажилчид бүр нэг андахгүй сайн мэдэх юм аа. Царайлгаар нөө. Энэ сургуулийн хаана булан тохоо байна. Тэнд л одоо энэ 7А-гийн даймаа гэсэн дэвтрүүд л хэвдэж яах юм. Наадмын чи нөгөө муу аваад харна буланд шийтгэж байгаа юм. Гүн энэ дэвтэр чинь муу аваад байгаа мó? Чи муу аваад байгаа мó? Дэвтэр муу аваад байгаа юм. Наа дэвтэр чи муу авсан бол багш нар дэвтэр дээр муу гэж тавьж байгаа үстэй. Хэрвээ намайг муу авсан бол миний духан дээр муу гэж тавина ш. Маргааш нас би багш нартай хэлээ л да. Чамаас юм асуугаад мэдэхгүй бол зохих дүнгийн духан дээр нь бичээд өгөө гэж. За. Хэрвээ духан дээрээ муу гэж тавиулах юм бол өөрийгөө шийтгэхэд буланд очоод зогс мэдв. За. Чиний өгдөө эртхэн босоод хичээлдээ хоцрохгүй ирж болохгүй байна уу? Өглөөний гой сайхныг мэдрээд нэг яаралгүй яваад ирж байгаа ч. Гой сайхан өглөө гэж юу гэдгийг чи мэдхүү? Гой сайхан өглөө юу? Өглөө эрт босоод нэх гой сунаагаал буцаал ундах чи гой сайхан өглөө байхгүй юу? Маргааш нас би чамд хичээл зааж чадахгүй шүү. Хөө цагаалалаа сургуулаасаа гарах гэж байгаа мó? Хэн тэгж байгаа юм? Гэхдээ та сая надаа маргаасаас хичээл зааж чадахгүй шүү гэдэг хэрнэ. Чи сургуулийн төлбөрөө төлөөгүй байна. Хань? Тийм ээ. Энэ хувийн сургууль. Төлбөр мөнгө төлөхгүй л өөр газар сурах хэрэгтэй. Ээж чинь нэг овоо гүйж хурж ирээд нэг сургуулийн төлбөр өгөөд байдгүйсэн бүр тагчиг болжээ. Ээж чинь ус руу залгаад ерөөсөө болохгүй байна. Миний дугаарыг блок хийсэн байна. Facebook руу ороод харьцах гэхээр unfriend хийсэн байна. Та Facebook гэм үү? Өнөөдрийн дотор гэрээсээ ээжигээ юм уу эсвэл ямар нэгэн том хүн очирч уулзуулахгүй бол маргааш сургуультай ирэх хэрэггүй шүү. Заавал өнөөдөр юм уу? Тийм ээ. Захирлаа. Яах вэ? Ээжиглөө захиралтай уулзуулж болохгүй. Бөө юм болно. За цаанаас хүн олох уу? Сайн мөн аха. Сайн мөн. Түн тэрээс ганцхан юм гойдгоо. За. Би сургуулаасаа хөөгдөх гээд байгаамаа. За. Та манай сургуулийн захиралтай миний ахуулаад уулзаад өгөөч. Хөөш болж штэ. За. Харин нэг болцолтой за. Ямар? Эхлээ чи манай ихнэр дээр манай дүү болоод уулзаад. Та ихнэртэй төлбөрөө төлөөг байгаа мó? Юу яриад байгаа юм бэ? Заавалгаа. Агаа гууж штэ. Чадахгүй. Агаа. Даймаа. Бүжээ. Сайн уу? За сайн уу? Сайн. Чи хичээлдээ суугаагүй юм уу? Чамайг суугааг болохоор суусангүй. Одоо хичээлдээ сууж ил да. Яасан бэ? Би нэг гид сувдаад байгаа маа. Нэг гисэндээ юм уу л да. Харин тийм хоёулаа сатаруулаад өөр юм яри. За тэгье. Даймаа, чи намайг там болоод дэлхийн үнцэг боломжтой авчиж гэсэн чи хэвээрээ үсттэй. Тэр чинь бүтгээ болсон шүү хөөе. Яагаад? Дэлхийн чи юм үнцэг улам байдгүй бөөрөнгийн юм байл ш. Чи ямар өөдгүй. Тэгээ болцсон. Хөөе. Бөөрөнгийн гэснээс Юу юм? энэ хардаа. Би биеийн тамирын заалны үүднээс нэг бөмбөг болоод Хоёулаа тоглож болох юм уу? чи авчид нууч. За тэгье. Хөөе. Ямар ч багш нар таруулж болохгүй шүү. За. Та чи авчид нууч. За гоё. За ингээд за Аха. Би тэрээс ганцхан юм гойдгоо. юу Ганцхан юм гойч л тахаа. надаа мөнгө байхгүй. Гүй. Би суулаасаа хөөгдөх гээд байгаамаа. Хин Би яси Гү таныг би мэдэхгүй. Тэгээ та манай сургуулийн захиралтай миний аа болоод уулзаад өгөөч. би юу Тэ. хин хүүхэд нь болох юм. Би хүүхэд нь болно. Хин захирал нь болох юм. Захирал нь өөрөө захирал болно. Ой даймаа. Та намайг танд юм уу? Би тамирын багш байна. Тэсэлдэ хоггүй юу. Хүү хайлгаа ичхий. Чи би хүүгээ хайчлаа хүч гэж бодох шиг. Сая би энэ захиралын толгоогоо эргүүл загнуулсан. Гарангуут хөөчлөгийн багтаа гэж бодлоо. Чи намайг сайн хардаа. Энэ сургуулийн үүдэнд хүндэт самбар дээр миний зураг байхгүй хажуулахын дохион дээр байгаа. Тэнцэн ч гэсэн миний зураг байгаа. Хоёр биенийхээ зургийг хардчихъя л да. Хоёр зураг яаж өөдөөдөөс ингэж харах юм? Тэнийг хүн шүү энээр. Чи намайг харахгүй ч танихгүй байх нь. Дөнгөж нэгдүгээр ангид орохтой сайн манай багшаагс одоо эдгээр 6 жил хоёлаа уулзсангүй. Сайн байна уу багшаа? Сайн уу? Сайн. Ямар зодоххоо галзууч. Ичээд амтаа суу. За. Тэнд ч таймаа, энд ч таймаа. Чи ямар дандар бат руу? Өнөө цагийн Дандар Баатар. Даймаа, би нөгөө тэгш. Юу харах нь идвэ? Багшаа, энэ миний найз охин. Найз ихтри чи баг харлаа. Хизээ бэ? Даймаа шидэд би гүйцэтгэсэн юм аа багшаа. Ямар том шийдвэр гаргаж ямар том гүйцэтгэж вэ? Үгүй багшаа бид хоёр уг танаас зөвшөөрөл авъя гэж бодсон байхгүй юу? Би тийг галзуу. Багшаа хөөхтөө тэгээ. Багшаа, том толгой гаргаад дураараа шийдсэн дуучлаа багшаа. Угаасаа том толгой гаргасан. Та нар дөнгөж 10 дугаар ангийн хүүхдүүд. Арээчтэй та нар. Одоо энийг мэдж байгаа хүн багий. Бид хоёр анхных нь та мэдчих. Яа.
Ямар том юмныг ирж болчихвоо. Одоо тэг яасан. Яна гисэмтүүд За байна. тэгнэ. Уухгүй ясыг. За сургуулийн эмч рүү явъя. Багшаа, та нэгд бидсэн юм чи одоо гаргаж идэх үү? Болохгүй. Гаргачихъя багшаа. Гаргачихъя. Аадэр над хүүхд гин. Бөмбөг. Аадэр. За. Бүжил хам. Чин даймаг дааж. За. Гүй багшаа энэ чи намайг өргөө даахгүй байгаамаа. Чамаг ийм болохоор гिचээл давтуул гэж байгаа юм. Бүжил хам. Би тамирын заалгаан үлээ. Багш нь ойрд гिचээл дээрээгүй. Би заагаад өгье. Орж. Би хараас чи яваад оръё. За цаанаас хон болох уу? Сайн байна хаа? Сайн байна уу? Ямар богоч очиж мэддэг юм бэ чи? Сайн байна уу? Өстөр хаа би танаас ганцхан юм гоочдох уу? Юу юм? Би сургуулиас хөөгдөх гээд байгаамаа. За. Тэгээ та манай сургуулийн захиралтай миний хаа болоод уулзаад өгөөч. Одоо би захиралтай ч уулзсан Тий. тий. За боли би захирал мангас 2-оос айдгийн боли юу гүз. Баха мөнгө өгөө шүү. Хэд 5000, тав арай баг байна. 100000, Арай баг байна. 15. Баг байна. 20-ыг өгье. За 20 дээр бол болж шүү аа. За. За болж байна. Ахад ороод юу? Өө ингэ. Ахад нэг уртцаагаа ороод энэ хутга байгаа. Энэ сүх байгаа. Энийг ч гянс ирлүүлээд тэгээд дүүгийнхээ ажил гянцуулж өгөө. За. Яха та уулзаад болоо Ахад штэ. ороод юу ярих юм бэ? Гол нь ярих юм мэдхгүй. Түүл чи энэ уртцаагаа ороод цаг ирлүүлээд. Би тэнд замдаа тайлбарлаж. Би ээж тавьж өгөх юм штэ. За, за. Ээж рүү уцаар хилээ та. Гэрээс чи хүн ирсэн үү? Ирсэн. Ээж чинь ирсэн үү? Үгүй аав. Аава. Тий. Чамайг ч одоо энэ сургуульд 7 жил болоход аавыг чинь бараг нэг ч удаа хараагүй юм байна. Овоо таваас хүрээд ирдэг нь. Оруулчих уу? Орол. За. Сайн байна уу та? За та сайн байна уу? Та энэ додаагийн даймагийн аав нь уу? Чи дайм байх уу? Таймаа. Тийм ээ даймаг аав нь байна. Та ч одоо хүүхдийнхээ нэрийг мэдэхгүй яваа юм биш үү? Гүү яатаа гэж. Энэ чи баг багын бид нар нөгөө дади гэж дууцаар байгаа. Даймаг сая чочирдоо сая орж ирдгүү нэр нь орж ирдгүү. Дади гэдэг багхгүй бид Та нар. наашаа хурж ирээ суучихгүй юу? За. Та ийшээ суучихгүй юу? Уучлаарай. Яна би одоо таныг хараад тахад нь одоо шилтэлцэж байгаа юм болов уу гэж бодлоо чи. Нэг баг багт шилтэлцээд нэг өөдөөдөөс хараа суудаг яг тэр шиг бодохгүй юу уучлаарай. Би таныг гайхаж харж байна. Ааха. Хүүхэд чинь манай сургууль сураад 7 жил болж хахад таны бараг би өнөөдөр л анх удаага харж байна. Би бас таныг өнөөдөр л харж байна. Та ч одоо өнөөдөр л манай сургууль дээр анх удаа ирж байгаа юм чинь. Тийм ээ. Танаа хүүхэд чинь хичээлийн шинэ жилийн нээлттэглэнгүүт л захирал огшаа баярын минь түргий гээд нэг цэцэг бариад ирсэн. За. Гэхдээ аваадаа гээд нөгөө цэцгийг аваад өмнөрлөө тэгсэн чинь дунд нь халгаан авч хийж ороогоод хамар төлчихөж байгаа байхгүй юу? Чи яаж байгаа юм бэ чи одоо? Яасан хадгаагаа тэгээ цэцгэр булаа ицсэн байсан юм уу? Энэ тэнэг нь мэдэхгүй. Та чинь хүүхдийнхээ энэ үйлдэлийг өөгшүүлж байгаа юм Яалаа гэж яаж байгаа чи даймаа ха? Чиний буруу штэ даймаа тийм биз дээ. Хүн яах хүн юм өгөл үнгүй юм нугасгүй аваад хамарлууга. Би нэг жишээгээ буруу харьцуултаа буруу хийгээд ах шиг байна уучлаарай та. Захирлаа. Халгаагаар төлсөн газараа шэйгэр зүгээр болчихсон шүү. Энэ хүүхэд одоо нэг ийм л юм яриад зогсож байгаа юм. Вэ шэйхэр зүгээр болчдгийг Монгол домын арга. Баг багт бид нар чи хадгаан төлөг тань шээгээд зүгээр болчдгийг нэрээ. Та ч одоо бас хүүхэдтэйгээ адилхан юм сэтгэж яриад зогсож байгаа юм. Би одоо тэгээ яах юм болж байна? Хүүхэд хамрын манай халгаан авчаар төлчтэй гэдээ одоо хүмүүстээр очиод Яг над дээр ирнэ үстэ миний хүүгийн буруу гэж шээгээд өгнө штэ би. Сайхан шээгээд за ер нь шээгэн зөв ч юм уу доо бас мэдэхгүй мэн. та ч өнөөдөр овоо цаг завтаа яваа юм шиг те. Та намайг эндээ суугаад миний өрөөнд хүлээж угаарай. За. Би хүүхдээ чинь одоо нэг багштай нүүрсдүүлчээ хүрээд ирнэ. За. Та бүхэн хооронд өнөөдөр ер нь халуухан яриа болох вэ те. Яа, ховын сургуулаа гэж одоо бүхэл юм хових бах та. Хүй. Сайн байна уу та? Сайн байна. Даймаг яав. Тийм байна. Аа, би Даймагийн багангийн багш нь байна. Оо, сайн байна. Тэгээд нэг тантай уулзъя гэж бодоод За. явал та. Таны нөгөө Даймагаар өгж явуулж исэн хайр хөвтэй шүлэгнүүд миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгсөн. Та үнэхээр уран яруу хөвтэй юм байна лээ. Тэгээд таны нэг ямар шиг хүн байгаа юм болоо гэж бодоод Би нэг иймэрхүү хүн байна да. харин тийм байна. Тань миний шүлэг таалагдсан уу те? Маш их таалагдсан. Төвчээрийн тулгцыг нурсан тэр өрөө тэрсэн би чамайг тэгээд юу усныг мэдэхгүй бүр сүлжийн дөрийн дорх бүлээрсэн хүмүүс өөдийн савар дөнгөсөн юм шиг Та одоо болно. Хаа ч одоо хаашаа юм бэ? Өөр хөвгдөрөө захиа цаанаа зөөлгөх юм. Тэрний орон дээр хичээл номонд нь давт мэдөө. Энийг ав. Дахиад явуулаа үзэрэй чи. чи яг ч авдгийн тэгвэл Яг гэж явуулгын чи.
Би ямар битсэн юм бэ? Өөрөө хүнээ андуурч орж ирчихээ зүгээр. Даймаг яав уу? Тийм байна. Яасан бэ? Би сонсон. Ажил явдал нь хэдэн төгрөг цуглуулсан байгаа шүү. Өвөө маань ивидэ. Юу гэнэ? Өвөө. Багсуу. Та ингэж сонсон. Имэн гэсэн штэ. Настай хүмүүс ойрхон явчлаа хөөргийдөө. Яанда яан. Та дансаа явуулчаарай. Би нэг хэдэн төгрөг цуглуулаа явуулчих заяа. Сайхан буурдууд сэр гараа явчихсан шүү дээ. Жаавч. Хүн хамт олонтой баг. Данс хэрэггүй даймад биднэр өгчгөө. Тэгээ. Даймаа мөнгө хийчих юм байна. Төө аа. За энэ нэр бас. Уш, уран зардаг хүү даймыг аав. Тийм байна. Ой. За худаа тогсон юм тогсон. Чи айсан гэж болсон бисо гусах гэж шууд ингээд. Гусахгүй тийм юм байхгүй. Тийм байхгүй худаа. За тогсон юм аа. Даймаа хэлдэг байхгүй. Манай амстай амар зөрөгтэй. Та хараараа гэсэн байхгүй. Ямар юмны зөрөг? Таныг ирсэн байна гэхлээр нор танилцсан гэж бодоод. За шугам зургийн багш алтан гэр. За ямар юмны зөрөг байх вэ? Хүүхдэд ер нь аав нь баатар ээж нь гүнж бол чарагддаг шүү дээ. Харин. За би хичээлдээ тэгж байгаа ороод ирээ заа юу. За тий. За миний хүүг сайхан дэмжээ төгөр. Цаад чинь зургатаа их сайн шүү. Дайггүй зурдгийг. Ер нь тэгээ эргүү зоригтой байсан нэр тийм үстэй. Зоригоос илүү эр хүн ухаантай байх хэрэгтэй. Тэгж байгаа ороод амьдрал үүрж явна шүү дээ эр хүн чинь. Хүүхдийн чинь тусаар гомдол мэдүүлэх гэсэн эцэг их багш нар ер нь зөндөө байна. Одоо тэгнэ тэгэл. Энэ одоо юу цацаа ичаавэ энэгээр одоо. За тэгэхээр та бүхэн хооронд уучлаарай хүлээж. Юу гэнэ? Янаг минь чи хувцаан тайл. Яхаа өндөж тай. Чамра ирээ цэргүй ёс зүйгүй юм бичдэг юм бэ одоо. Өнөө хангуулын байгаа үстэй чи. Юм чин цагаан хөхний чинь хоёр товч цамцны чинь цаанаас гэрэлтгүй яа. За танд нэг хүн дурлжтэй хаа яа. Бүр зэдэгтэй барьж дийлэхгүй цагт явуулсан байна. Яа. Баса өдийн насанда хүн дурлаа да. Хариу тэсэн ядуу хүлэн додаагийн даймагийн аав. Оо, наад чи миний юм байна хөөе. Би хаяа бас нэг халамцгаараа нэг шүлэг мүлэг бичдэг тэрэлдэг санаатай миний хөр халааснаас унчихж уучлаарай та. Би тантай уулна өнөөдөр хүүхдийн чинь талаар ярилцахад таныг дуудуулсан юм. Дээр нь нэмээд таны тухай ярих хэрэг гарах нэ. За уучлаарай. Эцэг эхчүүд та нар ер нь юу бодож яддаг усуд вэ? Хүүхдээ үр хүүхдээ сургууль руу явуулчихвал хамаг хэрэг боллоо бүтлээ гэж боддог усуд уу? Хүүхэд ер нь сургууль дээрээ их цагаа биш. Дэр орондоо эцэг эхийнхээ дэргэд их цагаа өнгөрүүлдэг юм ойлгож байна та. Танаа хүүхэд өнөөдөр шилжилтийн насндаа ирээ. Та ямар муу өндөрлөж танаа хүүхэд ямар ч хүмүүждэггүй. Та сурдаг би намайг сонсоод энэ хүүхэд уруу татаад байгаа хүмүүс. Эцэг их нь яаж би уруу татаад байгаа хүмүүстэй би өвчтөн шүү би заяа. Даймаа бол тэргүүний сурагч. Манай хамт одоо ер нь даймаагаар бахархдаг шүү. Та хэд би хүмүүнээс айн гэж өрөөсөө байхгүй заяа. За даймаа хонд сураад болохоо бай да. Бид нар даймаагийн сурдгийн дийлхээ бай да. Та тэг хэлээд аа. Би тэр уруу татаад байгаа нөхдүүдтэй би ярив та. Би аав хүний хувцас яадаг. Чи айдгал гөрөө хөөш. Ямар чангатай вэ миний хүч? Та байна миний хүү. Эцэг хүн ер нь ийм чангартай байх хэрэгтэй. Тэгээ та хэдэлтэй би тэдэртээ би хэний би аавын хувцас. Чи яадаг. Гөрөө хөөш. За наашир миний хойд энд яриа одоо. За наашир. Та чи ямар боцолдох юм шиг яриагаа эхэлдэг юм бэ чи. За наашир. За тэгэхээр дайманаас та ороод чи за шагаагаад авахгүй чи ой. За энэ багш чи юу вэ? Захирч чинь аа. Чамдаа за даймаа. Ой. За даймаа. Шумдрын багшиг дуус. Юу? Даймаа хурдлаач. Би энд байна. Даймаа наач байна. Даймаа миний хөө босоороо. За. Энэ муу хүүхэд одоо дандаа ингэж унаад тосч бүрдчиж явах юм аа. Шугам зургийн багшийн дуудаад тэр заяа. Юу болоод байгаа энэ сургуульд? Чи яаж байгаа юм бэ? Чи яаж байгаа? Та яах гээд байгаа юм бэ аа? Ой. За миний хөө. Хүүхдээ сайхан эрхлүүлж бай. Хүүхдтэйгээ сайхан тоглож бай. Та чи яах гээд байгаа юм бэ? Хүүхэд баярлдаг байхгүй юу миний хөө? Сони юм та чи. Яасан ингэж дууцсан ба та. тийм ээ дууцсан. За та эндээс гарахгүй байж байгаа. За та энд байж байгаа. За та яаж байгаа? Та сургууль дотор яаж байгаа? Та байж байгаа багшаа. Хүн хараад онгороод байгаа юм хайс юм болоод байна. Наад нөхөр чинь сая орж ирж байгаа. Хүн бол. Гөрөөраа. Эцээ яана. Тийшээ таваа тэн тав. За миний хөө.
багсны захаан дээр нь тавьчих. За минь өхөө. Танай хүүхдийг нэг жил үнгүй сургахаар болсон шүү бид нар. Ийм авьяаслыг хүүхдийг бас нэг үнгүй сургах хэрэг байдаг байхгүй юу? Нэг жил Ямар олон айстай юм бэ таа. Манай ээж ирж байна. ээж. Захир багшаа. Юу ээ. Гэхдээ та ч яагаад манай хүүхд сургуулиас төөгөр олчиж байгаа юм бэ? Би дүнгээ сая сонсоод наашаага зур хар хичээг үгэд ирлээ. Таны нэг ус толгой чи яач юм бэ хөө? Энэ үс ядгээс аль төрөл хүчгүй. Захир багшаа. Та намайг нэг харж үзээч дээ. Би ч нэг мөн хүүтэйгээ амьдрдаг ядарсан нэг мөн авгаа штэ. Аав нь гэж нэг юм арцаач байжсэн мод амьдралаас нэмэртэй л байхгүй юу төө? Аав нь энд байгаа юм шүү. Юу? Ээж хана би арцаагаад энд байж штэ хана. Би штэ хана арцаач өршөөлөөр гараад ирлээ штэ би чинь. Хана шууд хүүгийнхаа захиралтай уулзаад чамтай ч уулзалгүй шууд хүрээд ирлээ хана. Хана хүүгийнхаа бүх сургууль энэ төр юм зогсуулчлаа хана. Хана би Энэ од чи яаж идэр зөө? Тэнэг аа мөн бэ? Ямар адилхан хоёр вэ? Йоо, захир багшаа. Би төлбөрийн талын аваад ирсэн. Үгүй аавтан яриа тохирцсон байгаа. Бүх юм шийдснээр нэг жилдээ үнгүй сургахаар болсон. Даймаг ээж та наашир. Үүнээсээ сургууль дээр эцэг ихэн дуудуулах юм бол та өөрөө ирж уулзч бай. би хаяа Та зүгээр. Та амраад ээж. Та өнгөртөө амраад ээж. Та хэрвээ сургууль дээр багш нар дуудвал та ирж уулзч байгаа. би ууг нь Та зүгээр та гихтэй л ээж. Гихтэй амраад За ээж. даймаа минь аа. Эцэг ихтэй хүн шүү чи аа. Чамд бас их учир байна шүү даймаа минь аа. За гайгүй гэрт очиж чамтай би хатуу ярина заа юу. Аа яагаад багш нарынхаа Хүүхэдтэй ингэж хамаагүй ширээ харьж болохгүй шүү хөө. Одоо даймаа дараагийнхаа хичээлд орох цаг болчлоо. За даймаа багш нар оролдоо тэгээ. Одоо шугам зургийн хичээлтэй. Миний хөө ээж нь хүлээж байгаа да. За, санд явах та байх намайг уучлаарай. та намайг уучлаарай. Та намайг Санаандгүй юм бол хүү чи надад 20,000 төгрөг өгөхгүй юу? Тэгээд би нэг ороод уулзаад гарах юм гэж бас нэг л болж өгсөнгүү. Тэгээд энэ захирал нэг хувийн сургуулийн захирал гэсэнтэй хүү ажилчтайгаа хүүхдүүдтэйгээ янз бус ханддаг гинэ. Тэгээд одоо ялгарлан гадуурхаад яад гинэ. Их олон айстай хүн байна. Тэгээд би бас жоохон хэтрүүлч үү? Яаж даймаад бас хүчээр байна аа. Бас хажуугаар нь бас За яах вэ? Харин та намайг уучлаарай. Би ч сандарлаа шүү. Мөн хүүгийн минь сургуулиас хөөж ийн гэд хар ирчэрийг өгөөд ороод ирсэн чинь аав нь ирсэн байна гэдгийг. Гэхдээ энэ чи ингээд хүрээд ирдэг юм бахтаа гэд эргээд харсан чи огт танихгүй хүн арцаа чи зогсож ит. Тэгээ бодлооч юу үйдэг удаа надтай ч адилхан санагдаад очиад зүгээр ингэ зохиж аваад намайг уучлаарай. би бол танаас өөр таа ч харин нөгөө нэг Нарутотой ямар адилхан юм бэ? Японы хүүхэлдэйн киноны баатар Нарутотой ямар адилхан юм бэ таа ч аа? Тэр ч бас юу? Зүгээр. Яс тоглоомтой юм бэ юу? Би өөрөөс чи нэг юм За асуучих. тэгээд Өөрөө ер нь завтай байдаг хүн үү? ажилтаа цаг нь бага л да. Юу гэсэн үг вэ? Ажилгүй гэсэн үг байхгүй юу? Аа, Гой зөөлөж илж штэ. тийм үү. Тий. Тэгвэл та нэгэнт гоё ажилгүй юм чи нэг юм гойч. Ямар муухай хэлт юм бэ? Нэгэнд гоё ажилгүй ч гэж. Ажилгүй бах тийм сайхан юм биш шүү дээ. Уучлаарай намайг. Та тэгвэл хаяа заваараа миний хүүгийн хуралд сууж байгаа. Тэгээ ёо тэгээ Би ажил ихтэй. тэгээ би хуралд суучъя. За баярлалаа. За. Ингээд хоёлаа танилцъя хөө. За тэгээ. Би Даймигийн ээж Дарима гэж эмэгтэй байгаа. Дамдэн сүрэ энэ ямар олон дээнүүд вэ? Энэ одоо нэг гэрт ороо даймаа босаачаа дамдэн сүрэ дарима цаага чамдаа даймаа дамдэн сүрэ гэдэг. Ястаа гоё айд усхантай цагаараа ганц вэ гэдэг байгаа шүү дээ. Та ч харин хөвгөлтэй хүн үгүй юу? Би тэгвэл танд дахиад нэг юм хэлчихье. Та бас чөлөө цаг ихтэй байдаг хүн. Тэгвэл маргааш нэг цаав гараад манайхаар ирээч. Би өөрт чинь бас нэг аяг цаа өгч баярлсан талбарсан. Баярлалаа. Тэгэлгүй яа тийм. Юу би таныг дөхүүлээд өгвөл болж чинь үү? Юу намайг одоо хөөх ямар сонир сонсож байна. Би ийм үг сонсоогүй их утас. За. Тийм Би бол ер нь хүн анханасаа л дөхүүлж өгж байгаагүй маа. үү? Ганц вээд гэдэг байгаа шүү дээ. Жоо. Сугтч. Юу Би болох таныг юм уу? болгүй яадаг юм бэ чи аа? Яа, даймаг ээж даримаг дандин сүрэн дашнимтай өдөр дандны годамжаар дагуулад явлаа.